Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр бид өхөн гадаад худалдааны бодлогын талаар судлаж танин мэдгүүлнэ. За өнөөдрийн хичээлийн хүрээнд олон улсын хөдөлмөрийн хуваар экспорт, импорт гэж юу болох, гадаад худалдааны тэнцэл, гадаад худалдааны онол, протекционизм, чөлөөт худалдааны бодлого, валютын ханш гэсэн эдгээр асуудлыг судлаж танин мэдэх болно. За олон улсын хөдөлмөрийн хуваар улс орон бүр цаг агаар үйлдвэрлэл, нөөц, технологи, техник бол өөр байдаг. Үүнээсээ улбал нь олон улсын хөдөлмөрийн хуваарлалт гэж юу бий болдог. За эндээс юугаараа илүү байна? Түүгээрээ өөртөө байхгүй зүйлээ солих гэсэн энэ үйл ажиллагаа бол явагддаг. За үүнээс улбал нь олон улсын худалдаа гэдэг зүйл маань гарч ирж байгаа. За улс хоорондын бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг олон улсын худалдаа хэмээн авч үздэг. За альва улсын төслөн өөрийн иргэдийнхаа хэрэгцээг хангахын тулд эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг. За энэ үүднээс тухайн улс үндэстэн болгон өөрийн иргэдийн хэрэгцээгээ дотооддоо хангах боломж хомс байдаг учраас экспорт, импортын талаарх асуудал буюу энэ олон улсын худалдаа хэмээх ойлголт бий болж байгаа. За экспорт гэдэг маань бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад оронд борлуулахыг хэлж байгаа. Импорт гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудаас худалдан авахыг хэлж байгаа маа. За гадаад худалдааны тэнцэл гэдэг маань гадаад худалдааны ашиг алдагдлын талаарх асуудал байдаг. Бид бүхэн юун дээр эдийн засаг, микро эдийн засаг дээр ашиг алдагдлын талаарх асуудлыг бол мөн авч үздэг шүү дээ. Түүнтэй яг адилаар бол авч үздэг баг. За энэ дээр экспорт, импортын зөрүүг бол гадаад худалдааны тэнцэл юм авч үзэж байгаа. За гадаад худалдааны тэнцэл маань нэмэх үзүүлэлттэй байх юм бол ашигтай байна гэсэн ойлголтыг бол үзэж байгаа. Хасах үзүүлэлттэй байх юм бол алдагдaltaй байна гэсэн энэ ойлголтыг гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл нь гадагшаа бараа бүтээгдэхүүн илүү их гаргаж явах юм бол нэмэх үзүүлэлттэй. Гаднаас илүү их бараа бүтээгдэхүүн авч явах юм бол хасах үзүүлэлттэй байх нэ гэсэн. Экспорт илүү сайн байх юм бол ашигтай үйл ажиллагаа явуулж байна гэж үздэг. За экспорт, импортын нийлбэрийг нь гадаад худалдааны бараа эргэлт хэмээн авч үзэж байгаа. За олон улсын худалдаанд улс орон бүхэн нөлөө харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл экспорт, импортын ойлголтоор олон улсын худалдаанд оролцсон тал ашигтайч байдаг, алдагдaltaйч байдаг байна. За экспортын хувьд эерэг тал нь бараагаа экспортлж байгаа орн болон тэнд ажиллагчид экспортын өсөлтөөс хожно гэсэн санаа гаргаж. Өөрөөр хэлбэл дотооддоо борлуулснаас илүү их өндөр үнээр гаргаснаар тухайн олж байгаа ашиг нь илүү байна гэсэн дүнгээс. Сөрөг тал нь хомсдолд үүсэж хэрэглэгчид хохирч болно гэсэн санаа гаргаж байгаа. За экспортын барааны хувьд энэ төрөнд бол хоёр зүйлийг авч үзэж байгаа. Нэгдүгээрт дотооддоо худалдаалснаас гадаад гаргасан илүү ашигтай авах юм бол явуулах. Хоёрдугаар дотоодын хэрэгцээг хангасны дараагаар гадагшаа бараа бүтээгдэхүүнийг гаргах гэсэн энэ санааг бол гаргаж. За импортын хувьд бол мөн адил эерэг болон сөрөг талтай. За эерэг тал нь хэрэглэгчд болон компаниуд бол хожиж болдог. За өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн хувьд их юм бол дотоод байгаа бараа бүтээгдэхүүнээс илүү чанартай бараа бүтээгдэхүүнийг тийм ээ хямд үнийн боломжтойгоор авч хэрэглэх юм уу ийм байдал. Компаниудын хувьд үйл нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж борлуулалт хийснээр бол ашиг олох боломжтой. Сөрөг тал нь их юм бол дотоодын үйлдвэрлэгчдэг бол хохирдог. Өөрөөр хэлбэл гадны компани та өрсөлдөх чадамж нь муудаж дотоодын үйлдвэрлэлийн зогсон байдалд орох, борлуулалт муудах гэсэн энэ асуудал бол гарч ирж байгаа. За импортын хувьд мөн адил авч хэрэгжүүлэхэд хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт тухайн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэсээс илүү зардал гаргахаар бол оруулж ирдэг. За хоёрдугаар дотооддоо үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг бол гаднаас оруулж ирдэг байна. За гадаад худалдааны бодлого дээр гадаад худалдааны онол байгаа. Туйлын давуу талын онол маань Адам Смитийн онол. За тухайн бүтээгдэхүүний зөвхөн ганцаараа маш ихээр үйлдвэрлэх боломжтой, бага зардлаар бүтээх боломжтой гэсэн үед бол туйлын давуу талыг бол эзэлдэг. За харьцангуй давуу тал бол Рикардогийн боловсруулан гаргасан онол бүтээгдэхүүн үйлдвэрлэлд алдагдсан боломжийн өртөг хамгийн бага орнуудыг бол өөрөөр хэлбэл Солонгос, Японы хувьд их юм бол техник, технологи болоод ажиллах хүчний сайжруулсан. Энэ үндсэн дээрээс бусад улс орныг бодвол юуны цахилгаан бараа болон бүтээгдэхүүнүүдийг хямд зардлаар өртөг багтаагаар үйлдвэрлэх боломжтой байгаа. Тэр
зүйлийг бол харьцангуй давуу тал гэж авч үзэж байгаа юм аа. За гадаад худалдааг ямар бодлогоор зохицуулдаг вэ гэдэг дээр энэ протекционизм буюу чөлөөт худалдааны бодлого гарч ирж байгаа. За тэгэхээр протекционизм гэж юу хэлээд байна гэдэг дээр. За гадаад худалдааны бодлого за бусад улс орнуудаа тогтоосон худалдаа харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр зохицыг хэлж байгаа. За гадаад худалдааны бодлого дээр анхаарах ёстой зүйл нь юу гэдэг вэ гэхээр импорт нэмэгдсээр дотоод үйлдвэрлэгчдийн гадаад үйлдвэрлэгч шахаж эхэлдэг байна. За иймээс гаднаас оруулж ирж байгаа бараанд ногдуулах импортын татварыг нэмэгдүүлэх шаардлага бол тавьж байдаг. За энэ импортын барааны өрсөлдөх чадварыг бол сулруулж байдаг байна. Ингэснээрээ нэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дотоод үйлдвэрлэл явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх гэсэн. За энэ үүнтнээс бол протекционизм бодлого бол гарч ирж байгаа. За протекционизм ба гадаад худалдааны хамгаалах бодлого дээр гайлын татвар нэмэгдүүлэх, гайлын хязгаарлалт буюу квота тогтоох гэсэн энэ үндсэн бодлогыг авч ирж байгаа. За сая өмнөх слайд дээр гарсан гаднаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлснээр дотоодод худалдаалагдахтаа нэг үнийн түвшинд нь нөлөөлөх боломжтой. Ингэснээрээ дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадамжийг сайжруулж байгаа. Мөн гайлын хязгаарлалт буюу квота тогтоох. Энэ өөрөөр хэлэх юм бол хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тоонд нь юу хязгаарлалт тогтоодог. Жишээлх юм бол юуны машины тоонд хязгаарлалт тогтоогоод тийм ээ тодорхой хэмжээний машиныг оруулж ирсээр бусад машинуудыг бол дотоод үйлдвэрлэлээс бол хангах боломжтой гэдэг юм. Энэ байдлаас бол авч үзснээр бол дотоод үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадамжийг бол сайжруулдаг байна. За энэ дээр демпингийн үзэгдэл гэж байдаг. За үйлдвэрлэгчид гадаад орны шинэ зах зээл нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнэ өсгөх зорилготой төр зүрийн үзэгдлийг бол демпингийн үзэгдэл гэдэг. За мөн энэ гайлын хязгаарлалтын болон татварын бодлогууд маань демпингийн үзэгдэлтэй эсрэг авч хэрэгжүүлэхэд бол мөр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр юуны хамгаалах бодлогуудыг хэрэгжүүлсэн үндсэн дээр бараа бүтээгдэхүүний үнэ доогуур гарах боломжийг бол хомс болгож өгч өгдөг. Энэ нөхцөлийг бол хэлж байгаа юм аа. За эсрэгээрээ чөлөөт худалдааны бодлого маань болохоор протекц бодлогын эсрэг байдаг. Гадаад худалдаанд төр оролцох ёсгүй, тэр нь чөлөөт зах зээлийн жамаар явагдах ёстой гэсэн санаа гаргадаг. За энэ дээр гол төлөөлөгч нь Дэвид Рикардо. За харьцангуй давуу талын онолыг практик дээр бүрэн хэрэгжүүлж дэлхийн аж ахуйн системийн хүрээнд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үр ашигтай хуваарлахад тус төхөн үзүүлдэг. Улс орнуудын үйлдвэрлэгчдийн хоорондын өрсөлдөөний тэтгдэг гэж үздэг байна. Ер нь бол яг энэ юуны зах зээлийн эдийн засгийн үндсэн тогтолцооны дагуу бодлого маань хэрэгжиж явах ёстой юмаа гэсэн санаа гаргаж байгаа. За валютын ханш гэдэг дээр альва улс орны өөрийн мөнгөнд тэмдэгдэг бол валютын ханш гэдэг. За тэгээд төгрөгөөр илэрхийлсэн долларын үнийг төгрөгтэй харьцах долларын ханш, доллараар илэрхийлсэн төгрөгийн үнийг доллартай харьцах төгрөгийн ханш хэмээн авч үздэг байна. За үндэстэн валютын ханш үүсгэх дотоод хэрэглэгчийн хувьд импортын бараа хямдарч экспортлогчд өөрийн бүтээгдэхүүн борлуулахад хүндрэл үүсдэг байна. За энэ дээр энэ үндэсний валют гэдэг дээр бусад оронтой олон улсын тооцоонд ашиглаж буй тухайн орны мөнгө нэгжийг бол авч үзэж байгаамаа гэж үзэж байгаа. За валютын худалдаа авах чадварын харьцаа нь бол валютын хөрвөх чадвараас бол хамаардаг. Чөлөөтэй хөрвөх чадвартай, хязгаарлагдмал хөрвөх чадвартай, хөрвөх чадваргүй валют хэмээн авч үздэг байна. За мөн валют дээр валютын интермец Төв банк өөрийн валютээс нөөц зардал гарган валют худалдан авахыг интермец гэж байгаа. Валютын револвац гэдэг нь төв банкнаас валютын арилжааны ханшийг өсгөх бодлогыг. Девальвац гэдэг маань валютын тогтсон өртгийг төрөөс бууруулах бодлогыг авч үздэг. За ингээд өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцаая.